1997 онд жилд 1000 гаруй хүн хор тавдраар онцлогдож 760 гаруй хүн энэ өвчний улмаас хорвоог орхиж байв. 20 гаруй жилийн дараа буюу 2023 онд жилд онцлогдох хавдартай иргэдийн тоо 7 дахин нэмэгдсэн бол хавдрын шалтгаанд нас баралт 5 дахин нэмэгджээ. Жил ирэх бүр хавдрын тохиолдол нэмэгдэж байгаа нь нэг талдаа эрт илрүүлэх сайжирч байгаатай холбоотой. Гэхдээ нэгэнт оншилж илрүүлсэн иргэдээ цаашид яах вэ гэдэг асуудал бодлогын түвшинд тодорхой биш байна. Тиймээс иргэд эрүүл мэндийн даатгалаараа эх орондоо эмчлүүлэхээс илүү бүхий дүрмгөө дэнчин тавьж гадаад улсыг зорих замыг сонгож байгааг хавдар нэвтрүүлгийн өмнөх дугааруудад үзүүлсэн. Гадаад улсыг зорж байгаа шалтгааныг илүү наривчлахаар нийт хүн амын 80 гаруй хувьд нь хүрч үйлчилдэг хавдар судлалын үндэсний төвд ирээд байна. 2020 оны судалгаагаар Монгол улс 1 сая хүн амд ногдох хор тавдрын өвчлөлөөр дэлхийн 185 орноос 52 дугаарт эрэмблэгдсэн бол 100 мянган хүн амд ногдох элэг ходоодны хор тавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлээ зогсохгүй. Хавдрын шалтгаантай нийт нас баралтын тохиолдлоор 1-р эрэмблэгдэж байсан юм. Хор тавдрын өвчлөл нас баралтын төвшөнд жин дарж байгаа элэг ходоодны хор тавдар болон дэлхийд өвчлөлөөрөө тэргүүлдэг хөхний хор тавдрын мэс заслыг ямар төвшөнд хийж байна вэ? Гадаад улсад элэг шилжин суулгах мэс засал хийх нэг цөөнгүй хэдэн тохиолдол байсан л да. Тэр нь ихэнхдээ нөгөө үйлчлүүлэгч нараасаа биш донор болж байгаа хүнийхээ одоо онцлогоос хамаардаг байсан. Зарим хүн маань элэгний одоо артерийн судас 2 тоо байх, венийн судас 2 тоо байх, портын судас 2 тоо байх, цусны зам 2 тоо байх буюу яг одоо элэг шилжин суулгах мэс засалд шаардлагатай залгалтуудыг хийдэг саяны 4 судсууд маань 2, зарим нь 2, зарим нь 1 гэсэн ийм хувилбарууд бас байж болдог. 2023 он хүртэл бид нар яг нөгөө сайн хэлсэнчлэн саяны 4 судас маань дөрвөлээ 1 гэсэн хувилбартай байхад бол хийгддэг байсан бол 23 оноос манай хагалгааны чадамж сайжраад мэс засалчдын маань уур чадвар сайжирсантай холбоотой гадаад улсад 150-аас 300 сая төгрөгөөр хагалгаа хийдэг хагалгаанууд маань бүгд одоо манай дөрөв одоо хийгд эрүүл мэндийнхаа даатгалаар хийгддэг болсон гэсэн үг. Ерөнхий мэслийн засаг болохоор тогтмол одоо ходоод хэвлийн үндий тий бүдүүн шулуун гэснээр хор тавдруудыг ерөөхдөө дандаа авдаг. Хавдар судлалын эмчнүүд дээр бол бүх төрлийн хагалгааг бол чанартай үйлчлэгээтэй хийгдэж байгаа. Зүгээр хүртээмжийн хувьд болохоор зарим хүмүүс болохоор очир хүлээх дургу хүмүүс бас байдаг тий. Тэрнтэй холбоотой гадагшаа явж байгаа хүмүүс байгаа. Гадаадад онцлогдчиход манад орж байгаа хүмүүс зөндөө байгаа. Монгол эмчнэрийг би муу гэж бол хэлэхгүй. Маш сайн, чадвартай. Манай монгол эмчид ялангуяа хагалгааны профессорууд би урднаас хэлж байсан хагалгааны профессорууд бол маш чадвартай. Хагалгаагаа хийлэгчээд Солонгост ирж имжлүүлдэг хүмүүс бас байдаг. Тэгээд энд ирж байгаа профессор ч хагалгаа маш сайн болсон байна гэж хэлдэг. Монгол улс 2019 он гэхэд ерөөсөө 90% та хөх бүтэн авдаг хагалгаа хийгддэг байсан асуудал одоо бид нар 70% та хөө хадгалж чадчих байгаа. Тэгэхээр нэгдүгээр манай хавдрын онцлог байдаг. Гоо сайхан хортой хавдар гэдэг хоёулынгийн менежийн зэрэг авч явах шаардлага байдаг учраас бид бас тэр төлөв олон улсын жишээ дагуулах гэж маш хичээсэн. Яг манай төв дээр бол одоо уул нь бол урсгалаа бид илүү татдаг болчиход байгаа. Одоо саяхан гэтэл маань цагтаар Польшоос, Европын орнд амьдарч байгаа тий манай өхний төвийг зориод ирсэн, Америкаас ирсэн ийм тохиолдол зөндөө байдаг. Эдгээр хор тавдрыг авах мэс засал өндөр түвшинд тогжиж байгаа ч хавдрыг даван туулагчдын амьдралын чанарт төдийлөн ахиз үзүүлэхгүй байна. Хавдрын хяналтанд байгаа 29 мянган орчим даван туулагчийн 43% нь оншилогдсноос хойш 5-аас дээш жил амьдарч байгаа бол талаас илүү хувь нь 1 жил хүрэхгүй хугацаанд нас бардаг тухай 2023 оны хор тавдрын тайланд тэмдэглэжээ. Үүний шалтгаан нь мэс заслын өмнөх болон дараах эмчилгээтэй холбоотой. Хавдрыг мэс засал, хийм, туяа гэсэн 3 аргаар эмчилдэг. Өөрөөр хэлбэл эмчилүүлэгчийн амьдрах хугацааг хавсарсан эмчилгээний үр дүн шийддэг. Тэр дундаа хиймийн эмчилгээг хавдрын өсөлтийг удаашруулж дахилтаас сэргийлэх чухал нөлөөтэй гэж үздэг. Хавдар судлалын үндэсний төвийн хяналтанд байдаг даван туулагчдын 70 гаруй хувь нь хиймийн эмчилгээ хийлгэж байна. Мэс засал, туяа эмчилгээний өмнө болон дараа мөн хөнгөвчлөх зорилгоор хийдэг. Гэхдээ Монголд хиймийн эмчилгээг олон курс хийлгэсэн ч үр дүн бага, эм тарианы хордлого хүчтэй илэрдэг тул гадаад улсыг зорж хиймийн эмчилгээг өндөр өртгөр хийлгэж байгаа тохиолдол цөөнгүй гэдгийг даван туулагчид ярьж байсан юм. Манай нэг эхний эмчилгээг давхад бол
хавдар судлалын үндэсний төв, Берланд эмнэлэг, сонготой эмнэлэг гэл энэ бүгдээр л дамжиж иж бол эхнийхээ 6 хим эмчилгээ болон хаалгаагаа бид нар бол давж харсан. Өөрийнх нь нөгөө хүн нэг цагаан эдис юу гэж яддаг шүү дээ. Тэр бүх юм чи ингээд нөгөө хими юугаар устгаа ичиж байгаа шүү дээ. Тэнгүүд дарангуулаа тэнгүүд тэр хүч ингээд салгалаад чичрээл бүр юм сонирн байдалд орж байгаа байхгүй. Хүмүүсийн хажууд ингээд яхаар өөрөө ингээд огоод гахац цаад хэцүү байгаа. Хажууд нэг хүн ингээд зэрэгцээд ингээд 2 3 хүнийг дор ингээд тийс чинь нөгөө дээрс нь ингээд сэтгцэнд нь нөлөөлнө. Одоо хүсүүтээр бол мэдээж химийн сайн эмч төр байж байгаа шүү дээ. Химийн сайн эмчтэй хими бол сайн хийдэг эмчнэр нь бол байж байгаа. Тэнгүүд яг тэгээд хийлгэхээр одоо тэр нөгөө орноос ахвалаа тий. Тэр чинь одоо нэг явахдаа 72 цагаар явдаг хим эмчдэг шүү дээ. 3 хоног ингээл хүн чи юм идэхгүй огуулаад ингээл дотор мухраал тэгэл жин гасаал турж цэл тэр чинь хим эмчилгээ бол яг хаалганаас хүнд. Монголд хим эмчилгээнд ордог гэж байна. 2 3 удаа өвснө халтарч ундаал гэдэг. Би энд 8 удаа хим эмчилгээнд орсон өөр ахын заяа өнөөдөр 8 удаа хим эмчилгээнд орсон. Нэг ширхэг усунаагүй надаас. Вирус. Нэг удаа яйдаг гэтэл ядраагүй юус. Бидний эмчтэй тийм л гоё. Монголд болохоор хим эмчилгээнд мөнгө арай бага. Энд үнэтэй. Хим эмчилгээнд орох маш үнэтэй энд. Тэгэхэд энд Монголын хим эмчилгээний энэ эмчилгээ заяа 8 ч 20 30 удаа ороод идгээгүй байж идэг байхгүй хүмүүс. Бүр биддээ ороод идгээгүй бас өөд утсан хүн байгаа. Бас одоо яг Солонгос том даваад авчаад Монголд очиж шүү дээ. Одоо эсвэрдуулах буюу химийн эмчилгээ гэж нэрлэж байгаа. Тэр тариа нь бол ерөнхий бид нөгөө хавдрын эсээ устгахтаа хүний бид ерөнхий үйлчилдэг. Тийм болохоор одоо хордлогын шинж нь арай илүү байдаг. Одоо хоолсруулах бус хавдрын эсээ устгахын зүгээр өөр эрүүл эд төсвөртдөг учраас хордлогын шинж нь тэргээр илэрдэг. За одоо сүүлийн үед хэрэглээд байгаа байн эмчилгээ, дархлаа эмчилгээ гэдэг нь одоо хүний бие ерөнхий үйлчлэхгүй яг одоо хавдрынхаа тэр эс рүү чиглэсэн ийм үйлчлэг үзүүлдэг учраас харцангуй хордлого гаж нөлөө янз бүрийн юмуд бага, илүү өр нөлөө өндөр ийм юмуд байдаг. Одоо ерөнхийдөө олон улсын тэгээд хавдрын эмчилгээний хөгжлийн чиг хандлага бол энэ лөө явж байна. Одоо нэг хордлого өгүүлээд байдаг, үсийг унгаад байдаг ийм тарианууд бол ингээ хэрэглэн багасаад байгаа. За өмнөх жилүүдэд бол харьцангуй бас нөгөө тендерийн хуулиараа бас үнх юмд тийм юмнууд хэрэгэлдэг байсан. Тэгээд одоо тендерийн хуульч өөрчлөгдсөн шүү дээ. Одоо чанар 70%, одоо үн 30% гэж өөрчлөгдсөн учраас илүү одоо чанартай юм сонгох юм нөгөө эмийнхаа техник үзүүлэлтүүд нь ийм өөрчлөлт оруулаад эмийн чанар бол нэлээд сайжирсан гэж ойлгож байна. Гадаадд хүмүүс хэлэхээр ингэ явдаг л да. Манайд цөөхөн төрөл нь байгаа учраас үнэхээр гадаадд явдаг. Тэгээ саяхан болсон тохиолдол манай эмнэлэг дээр өөрөө бол гадаадд явцсан. Тэгээд гадаадд явж ирээд би ийм гадаадаас ийм мундаг юм авлаа. Энийг 30 сая төгрөгөөр авлаа. Энэ 30 сая төгрөгөөр авсан эмигээ одоо би танаад одоо байдгүй байсан учраас би авсан. Тэгээд ер нь бол мөнгөө нэх гэж юм л да. Тэгээ ингээд за тэгвэл наад имиж үзье гэдэг ингээд бид хөөцсөн чинь энэ оригинал юм байна. Тэр нь бол Novartis гэдэг компани одоо им хамгийн гол тэр им нь яасан бэ гэхлээр манад хэрэгжилж байгаа байхгүй. Манад хэрэглэхдээ 100% үнэгүй тэр хүмүүст хийж байгаа. Тэгэхээр хүмүүс тэр мэдээллийг авдаг нөгөө итгэл байдгүй. Бид нар бас сэтгэлийн сайн түгэж чаддаг юм шиг. Тэр хүмүүст тодорхой хэмжээнд ч гэсэн тусламж үйлчлэгийг хүргэж байгаа. Яг essential гэж ярьдаг. Хүнд байх ёстой, хүрэх ёстой тэр суур эмчилгээнүүдийг бид нар хийгээд байгаа байхгүй. Химийн системийн имийн бүх төрлөөр нь хийж байна. За имийн чанарыг бол бид нар Турк хэмтэй байна. Сая нэг худалдаа авалтаар Солонгос хэмтэй болгосон. За дээр нь бид нар юу ярих вэ? Байн юмнуудаа ярьж байна. Байн юмнууд чинь бүгд оригинал юмнууд. Олон улсад 100 гаруй нэр төрлийн химийн эмчилгээний эм байдаг ч манай улсад ердөө 30 гаруй нэр төрлийн эмийг ашиглаж байна. Эмийн сонголт цөөн хомс байх нь химийн эмчилгээний чанарт нөлөөлөх нэг хүчин зүйл болдог байна. Монгол зав эмчилгээ нь болохоор хийн сайн мөртлөн нарийн дараа юун дараа алддаггүй хэд манайх ерөөсөө им тариад тэгээс хойшоо үргэлжлүүлэх тэр ерөөсөө алдчих чаддаг. Ирж байгаа хүмүүсийн ч гэсэн 70% нь Монголд эм тариа үнэхээр одоо муу байна. Хурамч эмэгтэй байна. Эм тарианы чанар муу байна. Дээрэс нь эмтэж байгаа
эмн тарианууд маань улсын бүртгэлд ороогүйгээс болоод эмчилгээ үйлчилгээгээ авч чадахгүй байна. Таньдаг мэддэг хүнээр дамжуулаад ингээ гар аргаар нууцаар оруулсан ч гэсэн тэрийгэ хийлгэх эмч хэцүү байна. Эмчийг гуйгаа таньдаг эмчээ гуйгаад хийлгсэн ч гэсэн өвчтөн ямар нэгэн байдлаар эрүүл мэндэд асуудал үүсэх юм бол эмч нь хуулийн хариуцлага хүлээн өөрөө ч гэсэн эрүүл мэндэд охилж байгаа учраас яг үүндээ бол амьд явхад хэцүү байна гэдэг талууд байдаг. Өвчлөл бага гээд нөгөө ховор тохиолдлын өвчнүүдийн эмнүүдийг бол нөгөө улсын стандартаас улсын хангам нийлэмж оруулдаг юм байна. Өртөг өндөртэй дархлааны юмнууд, байны юмнууд бас манай улсад хайрхан бүртгэгдээгүй. Бас гэтээ цөөн хэрэгэлдэг, цөөн тохиолддог ийм юмнууд бас бүртгэлгүй байгаад байна. Ер нь бол дэлхийд дээр нэгэнт үр дүнтэй батлагдсан, олон улсад хэрэглэгдэж байгаа, өндөр хөгжилтэй оронд хэрэглэгдэж байгаа юмыг бол бид нар хэн нэгэн хүн өөрөө бүртгүүлэх гэж орж ирэхээс нь өмнө эсвэл ганц хоёр хэрэглэгдэх учраас ашиггүйгээд ямар нэгэн компани орж ирүүлэх боломжгүй тохиолдолд төр өөрийн бодлогоор бүртгэх хэрэгтэй байхгүй. За энэ дэлхийд дээр хим эмчилгээнд орчжээ, олон улсын судалгаар гарчжээ, батлагдчихжээ, үр дүнтэй батлагдчих. Энийг Монгол улсад хэрэглэх боломжтой гэж тэрийг зөвшөөрчих хэрэгтэй. Эмийн агентлагаас бичиг ирж байна л та. Тэр бичгэн дээр юу гэж хэлж байна вэ гэхээр Монгол улсад өөрсдөө одоо сайн дураараа ингээ бүртгэх хэрэгтэй эмийн жагсаалтаа бид нэрлөө явуулаач гэдэг ингээ хүсэлтэж. Энэ бол том алхам. Өөрөөр хэлбэл бид нар Монгол улсад энэ юмнуудыг заавал нэг компани, хувь хүн юм уу энэ Монгол улс бүртгүүлье гэхгүйгээр улс өөрөө бүртгээе гэдэг ийм боломжтой болж байна гэсэн. Бүртгэгдсэний дараа эмчилгээгээ нэвтрүүлэхэд одоо энэ хавдрын эмнүүд нь бол нэлээдгүй өртөг өндөр байдаг учраас даатгалын санд эрсдэл учирдаг. Тэгээ энийг одоо яг үгүй олон талаар ярилцж байна да. Төр нэгэнтэл дааж байгаа болвол тийм ээ өнөөдөр хичнээн хүн явж байна. Яг энийг үйлчилгээ авж байгаа хүн яг жилдээ нэг 6-7 мянган хүн байгаа шүү дээ. Давтан ингээл үйлчилгээтэй. Тэр дундаасаа оншийн хамааралтай буюу даавар дарангуулах хэлэх чаана нөгөө хөхний хавдар, төрөө булчирхан хавдар. Өнөөдөр тэд нар чинь нэмэгдээл өсөөд байгаа нас залуужаад байна. Тэгэхээр нас залуу улсууд дээр хүртэл одоо тэрийг хийх шаардлагатай байхад нөгөө юм тэрийг хасагдаад хийж байгаа гэсэн мөртлөө тоо хязгаартай. Тэр тариаг хийх гэж байгаа хүн 7 хоногоор шууд хийж өгнө гэдэг тийм асуудал байсан шүү дээ. Гадагшаа дутагшуу яваад одоо авчираад хэлгэнэ гэдэг чинь өөрөө асуудал шүү дээ. Энэ тариач өөрөө хоруу чанар ихтэй. Тэрний чи тээврэлт хадгалалт гэл ингээл ярил хүн төсөдөг маш нарийн эсвэл одоо хүүтэн хэлхээ шаардах ч юм уу тийм ээ. Эсвэл дулаан температур тодорхой температур шаардах тэр зүйлийг хангаж бид нар нааш авчирдаг. Тэр эмийн компаниуд тэр шаардлагаа хангаж л ирж байгаа. Хөлдөөх эсгүй, халаах эсгүй, буцлах эсгүй. Гэтэл тэр юм маань ирж явах явцдаа тийм байдалд орох юм бол мэдээж ирэх тэр эмийн чанар байхгүй бол. Хэрвээ хүнд им авчирчаад үнэхээр тэрнийхний 1 минутанд ч юм уу эсвэл 30 минутанд хүний бие рүү орох хэрэгтэй байтал бид нар 2 цаг оруулж ивэл тэр эмчилгээ үр дүнг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр болгон дээр эмчнэр нөгөө сүүлэгч нартай хяналтаа тавиа сүүлэгч нар нь яг тэр стандартынхаа дагуу хийнэ л гэсэн ийм зорилттой ажиллаж байгаа. Тийм ч учраас эмнэлгийн байгууллагт чинь нөгөө чанарын хяналт гэж байдаг. Чанарын хяналтууд нь яг энэ стандартын дагуу энэ өдөртөмжийн дагуу явж гинөө гэдгийг л банк хянж хэвшүүлж явах хэрэгтэй байна. Химийн тэрэ гэдгийг найруулгыг маш өндөр технологи шаардаж найруулга хийгддэг. Тусгай орчин, тусгай одоо тэр хоргоожуулах машин тэр ийм хэрэгцээтэй ийм шаардлага юугаар технологиор хийгддэг. За энэний бас орчин өрөө тасалгаан жижигдэж байна, хөрөлцөхгүй болж байна гэдэг ийм асуудлууд байна. Хэрвээ бид бүхэн гаднаас хамааралтай учраас энэ юмуд ирэхэ болчихвол юм бол манай хавдар судлалаар үйлчлүүлж байгаа болон хавдрын тусламж үйлчилгээ авах шаардлагатай энэ хөдөө орон нутагт байгаа бүх хүмүүс тэр имийг авч чадахгүйгээс амьдралын тодорхой хүндрэлд үүсэх магадaltaй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр яг уулын үйлдвэрлэлээсэ гэж бодож байна. Гэхдээ үйлдвэрлэхийн тулд шинэ ухаан өгч хэрэгтэй, боловсрол өгч хэрэгтэй. Тэр үйлдвэрлэлийн стандартууд нэвтрэх хэрэгтэй. Хамгийн гол нь тэр үйлдвэрлэмээ асар их мөнгө шаарддаг. Маш том шинэ ухааны удаан жилийн уламжлал, удаан жилийн соёл тогтох хэрэгтэй. Монгол улсад ер нь нэг 100 орчим төрлийн хор тавдар ер нь онцлогддог. Тохиолдлын тоогоор одоо хамгийн олон тохиолдол илэрч байгаа. Элэгний хор тавдар гэхэд жилдээ нэг 2300-аас 2500 тохиолдол. Энэ хятад шиг одоо тэр умаар ярьдаг хүнтэй, Орос шиг одоо хэдэн зуугаар ярьдаг юм хүнтэй улс орнуудтай харьцуулахад хор тавдрын яг эмчилгээ тухайн эмчилгээ шаардлагатай хүнийтэй бол хэдэн зуугаар л яригдэн штэ. Тэгэхээр энэ бол бага хэмжээтэй. Тэмчрээс Монгол улсад бол үйлдвэрлээд явна гэхэд бол хүндрэлтэй баха. Зөвхөн нэг имийг үйлдвэрлэхийн тулд Монгол улсын одоо төв талбайг 3 дахин өржүүлсэнтэй талбайтай нэг л тийм үйлдвэр байгаа шүү. Зөвхөн
одоо ганцхан имийг үйлдвэрлэдэг. Тэрийгээ тэгээд хаашаа гарах вэ гэхээр зөвхөн Америкт л гарах гэрээ хэлсэн, бусад газар руу гарахгүй шүү гэдэг ингээ хатуу гэрээ хэлсэн. Тийм улс орн, тийм үйлдвэрлэлүүд ихт төрөл байна. Төр үйлдвэр байгуулахгүй шүү дээ. Энэ дээр бол хогийн хвшлийн байгууллагууд одоо энэ чиглэл рүү ажиллаа явах хэрэгтэй. Тэгэхээр одоохондоо бол яг тэр имийг үйлдвэрлээд монголчуудыг хангаад үлдсэний гаргана гэхээр Монголын бас нэг экспортын маань зах зээл ямар үлээ. Одоо өнөөдөр тэгээд яг тэр биотехнологийн чиглэлийн хөгжил манай улсад ямар үлээ гэдэг олон зүйл гарах байх. Тэгэхээр бид нар бол хамгийн боломжтой хөлбөр бол ерөөсөө л чанартай имийг Монгол улсад оруулж ирж тухайн эмчилгээ шаардлагатай байгаа хүмүүстэй хэрэглэх л асуудал. Хамгийн гол нь одоо бид нэг юм хийх дутуу байгаа. За тэрний юу вэ гэхээр үнэхээр тэр юм нь тухайн хүндээ яг үйлчлээд байна уу? Тухайн хүндээ итгэх хүндэртэйгээр үйлчилж чаддаг гэдэг генетикийн шинжилгээ. Тухайн эмэнд дасал үүсч гэнэ үү, дасал үүсэхгүй байна уу гэдэг генетикийн шинжилгээнүүдийг энэ бай дархлаа эмчилгээнүүд нь нь хамгийн үр дүнтэй сайн үйлчилж байгаа нь аль нь вэ гэдэг ингээд шинжилгээ хийх тэр зүйлүүд маань биднэрт одоо нэвтрээгүй байна л да. Харамсалтай нь бид нар өнөөдөр яагаад гэвэл гэхээр тийм эмчилгээг хийх тэр шин технологиг оруулъя гэдээ бүгд хараад ийм байгаа хийя гэсэн ч гэсэн нөгөө хөрөнгө оруулалт нь бас хязгаартай болчиход байгаа байхгүй. Тэр хөрөнгө оруулалтаасаа илүү бид нэг эхоог нь төрүүлж аваад эсвэл нөгөө хамгийн түрүүнд хүнд үзэгдэж чадахгүй байгаа эрентгийн аппарат авъя гэдэг юм. Одоохондоо ийм төвшөнд яваад байгаа. Хавдрын хийм, бай, туяа эмчилгээ хүний насжилтыг уртасгадаг бол нөхөн сэргээх буюу сэргээн засах эмчилгээ амьдралын чанар бэлгэлдэг. Мэс засал амжилттай болж эмчлүүлэгчийн насжилтыг уртасгалаа гэхэд энэ хугацаанд хэрхэн бусдаас хараат бус бие даасан хөдөлмөр эрхлэх чадамжтай байх вэ гэдгийг сэргээн засах эмчилгээ шийддэг. Хүний амьдралыг эргүүлэх боломжтой мэс заслын дараах нэн чухал эмчилгээ юм. Хавдартай гэж онцлогдсон хүмүүсийн эр орчим хувь зайлшгүй сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Гэвч манай улсад хавдрын эмчилгээг үр дүнтэй болгох хамгийн чухал хэсэг орхигдож байгаа нь системийн эмчилгээ үр дүнгүй болох мэс заслын дараах хүндрэл даамжирч улмаар амь насанд эрсдэл учруулах нэг суур хүчин зүйл болж байна. Бид нар ингээд бүх хүчин чадлаараа сэргээн засах эмчилгээний тасаг бүх хүчин чадлаараа ажиллаад энэ хүмүүсийнхэн 30 хүрэхгүй хөвт нь хурж ажиллаж гин гэсэн сая бид нар нэг юм судалгаа тоо баримтаа харсан. Маш харамсалтай тоо баримт харсан. Тэгэхээр ер нь ингээ харахаар 71% нь бол сэргээн засах эмчилгээ шаардлагатай. Боловч одоо хүртэл сэргээн засах эмчилгээ авч чадахгүй, хүртээмжгүй зарим нэг нь бол ингээд огт мэдгүй бид нар явж байгаа тохиолдлууд хүртэл байж байгаа байхгүй тий. Би ч 2005 онд онцлогдсон. За тэгээд тэгчи их залуу байсан болохоор тэр эмчилгээний дараах гам, дэглэм, нөхөн сэргээх мэрэх гэдэг ойлголт юу ч байхгүй. Тэгээд одоо гам буюу дэглэм гэдэг юм алдсан. Дээрээс нь нөхөн сэргээх эмчилгээ юу ч хийгээгүй. Тэгээд минийх давсгандаа нөлөөлсөн. Одоо үсгэлсэн гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр эмчилгээгээ би хүүхэдд хийлгэсэн. Тэгээд ингээ маш их өвдөлттэй байсан. Жил шахах хэвтэрт байсан. Тэг хүн чинь ингээ өвдөөд зовоод эдийн засгаараа хохироод ирэхлээр бас их юм бодож байгаа. Гам гэж юм байдаг юм аа, нөхөн сэргээх ингэдэг юм аа гэд хэн нэгэн хүн надад тайлбарлаж ирсэн бод би бас тий. Шууд ингэж өөртөө хэрэгжүүлэхгүй ч гэсэн өвдөд ирэхлээр бас тэрийг хийх гэж оролдол байсан баг. Эмчилгээний өмнөх бэлтгэлийг хийгээд амьсгалын сэргээн засах эмчилгээ гэдэг эмчилгээ хийсэн чинь одоо хамгийн их агааржил шаардлагатай өөрөө таслага байх шаардлагатай болсон. Гэтэл энэ өөрөө маань нөгөө агааржилтын асуудал одоо хүртэл маш муу. Ингээд B1 давхарт дээрэс нь агаарын чанар нь өөрөө бас мууга нэлээд мөөгөнцөртэй юм өөрөө байгаад идэг. Амьсгалын дутагдлалт хүмүүс айгүй их ордог. Тэгээд B1-т ирээд толгой эргэх, дотор муухайрах нэг ийм завирууд айгүй их ирдэг. Айгүй их завирууд илэрдэг үйлчлүүлэгчд маань. Тэгээд тэр үйлчлүүлэгчд маань иймэрхүү асуудал гарлаа. Ахиж би ширж үйлчлүүлж чадахгүй юм байна. Доошо буухаар толгой эргээд байна. Тэгээд нөгөө их хөгшин настай хүмүүс бас их тохиолдож байна. Тэгэхээр нөгөө хүүхдүүд нь ирээд аав ээжийг ийшээ дахиж явуулахгүй гэсэн юм уу тийм асуудлууд маш их тохиолдож байгаа. Монгол улсад ер нь 150 сувлал сэргээн засах төв байдаг юм байна. Тэгсэн мөрчлөө тэр дунд яг ингээ мэрэгжлийн тодорхой мэрэгсэн чиглэлийн сэргээн засах төв байна уу гэхээр байхгүй. Нөгөө хавдартай өчтнүүд хаачдаг гэхээр суульд очихлаар нөгөө хүмүүс нөгөө ийм хүнийг авахгүй бид нар ийм гэдсэн онгорхоо ч юм тийм ээ эсвэл одоо ийм лимпийн хаван үссэн ийм хүмүүсийг авахгүй энэ хавдрыг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэр хүмүүс нь мэдэхгүй юм чи мэдэхгүй л байхаас яах вэ? Мэрэгсэн тийм тусан жүжиглэгээ хавдарт зориулж үйлчлэхээр
тийм олон багийн сэргээн засах төвийг байгуулъя. Тэр нь эко тийм төв байя гэсэн юм зорилготой ажиллаж байгаа. Хавдрын мэс засал болон хавсарсан эмчилгээний дараа хяналтаа тогтмол хийлгэх нь хавдар дахих үсэрхийлэх эрсдлээс сэргийлнэ. Хавдар судлалын үндэсний төвд жилд дунджаар 100,000 гаруй хүн үйлчлүүлж байна. Амбулаторийн үйлчлүүлэгчдийн тоо сүүлийн 5 жилд эрчимтэй нэмэгдэж байгаа тул хавдрын идэвхтэй хяналт сүүлийн 2 жил хийгдээгүй тухай 2022 оны судалгаанд онцолжээ. Зарим тасгийн амбулаторийн үзэлгээр нэг эмч нэг хүнийг 10 минутаар өдөрт нийт 40-50 хүн үзэх нормтой. Гэвч бодит байдалд нэг эмчид 100 орчим хүн ноогдож байна. Ялангуяа хавдрын үлдэгдэл байгаа эсхийг шалгаж эмчилгээний үр дүнгад өгнөдөг компьютер томографийн онцлогооны ачаалал мөн 2 дахин нэмэгдэжээ. Манайх одоо ер нь бол 50 хүн орчим авах чадaltaй боловч одоо мэдээс норма хэтэлээр 50-70 хүн авчихна. Тэр ингээд 70-аар аваад авах юм бол хүлээвдэл 2-3 хоногтой. Бодис дуусаад 20-10-аар авах юм бол тэр 2-3 сар үргэлж явчихдаг. Өвчтөн орж ил одоо манайх баахан парвисэн хувцастай одоо 40 хувцастай гэхтэл 40-д хувцас солилцсон бэлэн байх юм бол хувцас солилоо, цаг өглөө, хувцас солилоо, усаа уулаа орлоо. Тэр үтгэл бүр одоо энэ усах шаардлага байхгүй. Газ өгдөг байхгүй. Газ уулаа хийлээд явчихдаг. Тэгээ манай тийм байхгүй. Одоо улам танаад байгаа. Одоо ингээл даатгаас чийж хөвлөг бүтээ авах гэтэл нэг ил ихтнээ даатгаас мөнгө нөхгүй штэ гэдэг ингээл танаад байгаа байхгүй. Бид онцлогооны процедураа айгүй сайжруулж бүр эрт үтэн оншилж авч иж бид хүмүүсийг хортой хавдрыг идгэж байгаа тэр тоо өсөх байхгүй юу. Бид нар хортой хавдар гэдэг онцлогдоо сэжиглэгдээд хүмүүс нааш ирэх хэрэгтэй байхгүй. Тэгтэл бид нар өөрсдөө урьдчилан сэргийлэх үйлчлэгээ хийгээд тэр дундаасаа хавдраа олж авахаар өөрөлдвөл чиний очор бий байхгүй юу. Ойлгож байгаа. Тэр дунд хавдргүй хүмүүс ч гэсэн нөгөө хавдартай хүний хоошоогоо байх үндсэн шалтгаан болж хувирж байгаа байхгүй. Тэгэхээр ирэмлэн амжилт гэдэг амар чухал байхгүй. Манай улсын хорт хавдрын өвчлөл нас баралтай 2040 он гэхэд 96%-аар нэмэгдэх тооцоололтой байна. Монгол улс хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаагийн гол шалтгаан нь хавдрыг хожуу үе шатанд нь оншилдогтой холбоотой. 2010-аас 2020 оны хооронд хорт хавдраар онцлогдсон хүмүүсийн 80% нь 3-4 дугаар үе буюу хожуу шатандаа онцлогджээ. Нэргсэн хойно нь хашгирах биш. Хязээ хойно учрах эрсдэлтэй өвчлөлөөс урдчлан сэргийлж, эрт илрүүлгийн үзлэгт тогтмол хамрагдаж хэвших нь хамгийн чухал юм а. Ингэж чадвал өвчлөл, нас баралт болон үүнээс үүдэлтэй нийгэм эдийн засгийн хамралыг бууруулах боломжтой. Ер нь хавдар гэдэг өвчин хугацаа алдвал ямар хэцүү болдгийг одоо их олон жишээн дээр харлаа л та. Нөгөө эмчилгээ одоо тухайн одоо оновчтой систем эмчилгээ алдагдахаар нөгөө хавдар нэгтгэвчих тийм ээ. Ялангуяа залуус нөгөө хавдар задрах, амьдараа өмнөр орчноос орох. Тэгэхээр эрт илрүүлэг гэдэг юмыг л зөв хийх нь чухал юм болов. Бид нар дандаа юмыг өнгөрсөн хойно араас ингээд базад яваад байна тийм ээ. Эцсийн шатанд хүн эрт илрүүлэл үзүүлчих юм бол энэ өртөг өндөр зардал болохгүй. Энэ улс гүрэнд дамжсан янз янзын одоо бизнесийн одоо зууч болохгүй, хохирогч болохгүй байх боломж байгаад байгаа. 사실 몽골에서 활동하고 있는 сүүлийн 3 жилд Монголоос ирж байгаа өвчтнүүдийн 30% нь хоол уламжлуулах эрхтэнтэй холбоотой эмчилгээ хийлгэж байгаа бол 20% нь эрүүл мэндийн урьдчилсан шинжилгээ хийлгэж байна. Харин хавдрын эмчилгээ хийлгэх хүсэлттэй иргэдийн 40%-ийг эзэлдэг. Өвчлөлийн хувьд элэгний БЦ вирусээс үүдсэн элэгний хавдар хамгийн их байна. Цаашлаад ходоод улаанхоол, уушиг, уман хүзүүний хавдраар эмчлүүлэхээр их эрцгээдэг. 질환이라는 게 사실은 이제 예방. За Монгол үйлчлүүлэгчдийн хувьд эмчилгээхээс илүүтэйгээр эрт илрүүлэх түлхүү хамрагдж байна. 5 жилийн өмнөхтэй харьцуулахад залуу хүмүүс их ирэх болсон. Эрүүл мэндийн шинжилгээгээр хавдар цөөнгөө онцлогдож байгаа ч анхан шатандаа идрүүлсэн тул эрсдэл харьцангуй бага байдаг юм а. Ихэвчлэн ходоод илэг болон хөх, уман хүзүүн хавдар онцлогдож байна. Өөрөөр хэлбэл урьдчилан сэргийлэх боломжтой өвчлүүд юм. Жишээлбэл ходоодны хавдрын суурь нь хеликобактер байдаг тул үүний эсрэг им уух. Эмэгтэйчүүдийн хавдрын тухайд вакцинжуулалтанд хамрагдах гэх мэтээр хүндрэлээс урьдчилан сэргийлэх олон боломж бий. Ялангуяа одоо чимээгүй хавдрууд байна шүү дээ. Бүдүнгиц ч юм уу, умаа үзүүр ч юм уу.
яг явж байгаа зүгээр юм шиг явж байгаад гинт хэцтэй эцсийн одоо үедээ ороод онцлогдох тохиолдол их байдаг. Тэгэхээр Монгол иргэн бүр эрүүл мэндэд анхаарад хувь одоо тий эрүүл мэндийн боловсролтой мэдээж бас өндөр анхаарад тэгээд энэ урьдчилан сэргийлэх шинжилгээнд маш сайн хамрагдаж явах нь чухал. За чи умаа үзүү хавдар дээр тий одоо ингээд 30-аас 60 наснд ингээ 3 насны давтамжтай эсийн шинжилгээ өгнө. Одоо ингээ өрхийн эмнэлэг дээр ингээд очиод одоо оны сүүл болоход хүмүүс нь дутуу. Ингээ бараг гуугаад ингээд тэр чиндээ уул нь гуйлахгүй ухамсараараа очиод ингээл өгөөд авах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бас өвдөхгүй байх уул нь боломжинд байгаа. Тэгэхээр бас аягүй хойрог ханддаг. Илрүүлгийн тоног төхөөрөмж аягүй сайн байх хэрэгтэй. Хичнээн одоо ингээд жил болгоо илрүүлэлт ороод байдаг хүн маань. Гэтэл тэр тоног төхөөрөмж муу байгаас шалтгаалаад одоо тухайн өвчлсөн эргэтэн дээр байгаа өвчлөлийг сайн гаргаж чадахгүй байх ч юм уу те. Энэ зүйлүүд бас аягүй том сул тал болж өгч байгаа байхгүй. Тэгэхээр миний бодлоор ерөнхийдөө хоёрдугаарт нь бол Монголын одоо энэ төрсөн шинжилгээний багш тоног төхөөрөмжийг бол хамгийн сүүлийн үеийнхаар хамгийн сайнаар солих хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээд тоног төхөөрөмж, илрүүлгийн тоног төхөөрөмж, оншилгооны төхөөрөмжүүд сайн байж ямар нэгэн хавдрыг тий алдахгүйгээр оншилно. За дээрээс нь хамгийн чухал юм юу вэ гэхээр эмч нар төрсөн онцлогооны одоо илрүүлж байгаа профессорууд аягүй сайн байх хэрэгтэй. Тэр гол нь онцлогоон дээр өөрөө сайн ажиллаад тухайн төрсөн онцлогоон дээр гарч байгаа өвчлөлтүүдээ сайн илрүүлжээж одоо зөв оншилж зөв эмчилгээ явагдана гэсэн. Бүгд наримдах Солонгос улс эрүүл мэндийн даатгалын системийг эртээ илрүүлэхтэй холбожээ. Энэ ажил хүн амын дундах өвчлөлийг бууруулах хамгийн оновчтой бодлого болсон байна. Үүний зэрэгцээ хавдраар өвчлж өгсөн байгаа иргэдийнхэн эдийн засгийг хэрхэн дэмжиж туслах уу гэдэгт анхаарах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн цогц систем үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй байгааг Солонгос улсын эрүүл мэндийн салбарын төлөөллүүд хэлж байна. 사실은 검진을 통해서 Солонгосчууд жил бүр эрт илрүүлэгт хамрагдаж шаардлагатай эмчилгээг цаг тухайд нь хийлгдэг тул ялангуяа хавдрын шалтгаантай нас баралтын тоо эрс буурсан. Тиймээс эрт илрүүлэгт хамрагдахын ач холбогдлыг иргэдэд ойлгуулах нь улсын бодлого байх ёстой гэж боддог. Сүрье хорт хавдар сэтгцэн зарим нэг өвчнийг төр хариуцсан даана гэд хавдрын эмчилгээ 100% гээд яаран орсон. Нэгэнд хууль нь батлаад орсон юм дахиж буцаана гэдэг хэцүү. Энэ дээр тэрнийг оруулахдаа иргэдийнх нь боловсрол эрүүл мэндийн эрт илрүүлэгтэй одоо тэр юмыг аягүй зөв явуулах байсан. Монгол хүндээ тохирсон генийн судалгаа, хавдрын судалгааг одоо маш сайн хийх нь дараагийн юун дээр хурдцтай явах нь аягүй чухал байгаа байхгүй юу. Энэ алдагдаад ахаар тэгээ бид нар 3 дахь хүний золиос нөгөө л гадагшаа, нөгөө л хохирогч гэрээ л байна шүү дээ. Манай улсад бол одоо эрүүл мэндийн шинжилгээ бол тодорхой түвшинд явагдаж байгаа, явагдаагүй ш явагдаж байгаа. Гэхдээ эрүүл мэндийн шинжилгээний төвүүд тийм их хангалттай биш байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн шинжилгээний төвүүдийг олноор бий болгох, манай иргэдийг эрүүл мэндийн шинжилгээнд зайлшгүй орох ёстой байна гэдэг ийм сургалт эрүүл мэндийн боловсролыг одоо ингэж байнга явуулах шаардлагатай. Эрүүл мэндийн шинжилгээгээр ямар нэгэн зүйл илэрлээвэл маш хурдан арга хэмжээ авдаг. Тэрийг одоо арга хэмжээ авахд одоо тэр эрүүл мэндийн манай байгууллагууд эмнэлэг арга хэмжээ авдаг ийм системийг нотгшуулах бол шаардлагатай гэж харж байна. Манай улс бодлогын төвшөнд эрүүл мэндийн салбар тэр дундаа нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд анхаарч байсны баталгаа зөвхөн цагаан дээр хараар бичсэн баримт бичигт гацсан үлдэжээ. Тухайлбал Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын нэг хэсгээс дурдахад иргэд урт хугацааны тусламж үйлчилгээ авах даатгалын тогтолцоо бүрдүүлж, даатгалын сангийн үлдэгдлийг бүрэн ашиглаж, иргэдэд шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх гэжээ. Монгол улсыг 2025 он хүртэл хөгжүүлэх 5 жилийн бодлогын баримт бичигт ч мөн эрүүл мэндийн чанар хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцооны шинжилэл хийн. Ингийн тулд өвчнөө сэргийлэх, хянах, илрүүлэх тогтолцоог үндэсний төвшөнд шинжилнэ гэсэн байна. Энэ мэт урт хугацаанд хэрэгжих бодлогын зорилтоо биелэн олоход эрүүл мэндийн тухай хууль, иргэний үндсэн хуулиар олгогдсон эрх, эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх чадамжгүй байгааг эрүүл мэндийн хөгжлийн төвөөс энхүү дүгнжээ.
Хавдар цуврал нэвтрүүлгийн 3 дахь дугаар үзэж та бүхэнд хүрлээ. Хавдрын эмчилгээгээр гадаад улсыг зорж байгаа хүмүүсийн дуудах шалтгаан нөхцөлийг тодруулахад химийн эмчилгээ болон очир дарааллыг хамгийн ихээр толгой дараалан өндөж байна. Хавдрын асуудал гэдэг бол дан ганц эрүүл мэндийн салбарын тухай асуудал биш ээ. Цаашид хавдрын өвчлөл нас оролтыг бууруулахын тулд салбар бүрийн оролцоог хангаж цогц бодлого хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал байна. Энэ асуудлыг дэлгэрүүлэхээр хавдар цуврал нэвтрүүлгийн хилцүүлгийг хүргэх болно.